За тэгэхээр ямар зөрчлийн улмаас сагдгийн бодлогыг хичээл байгаа таны талаар тодорхой ярих уу? За сая 15 оны 2 сарын 24-ний өдөр орой 10 цагийн орчим баха. Нэгдүгээр хорооллын байрны хойдлын нарийнхан зам дээр машинтай одоо тийм нөгөө хажуугаар нь машинууд тавьсан зайгүй нэг игнээ болцсон замаар яваад яг булан тойрох гэж итэл өөдөөс эмнэлгийн тэрэг гарч ирсэн. Эмнэлгийн тэргийг гэрлээрээ дохиод яг 10 м орчим явах юм бол хажуугаар нь зөрчих зай байсан. Тэрнгүүр зөрчих гэсэн эмнэлгийн тэрэг яг өөдөөс тулаад ороод ирсэн. Манай бэрний нэг юм ч юм уу ч юм. Тэгээ яг эмнэлгийн тэрэгний жолооч би ажиллаа гүйцэтгэж байгаа чи ухар гэдэг хэрэг би уулын шинэ жоохон 10 м л очвол гарчих байсан шүү дээ гэдэг. Намайг гаргасан мүү гэдэг. Тэгээ маргаан болсон. Ялтай төрөнсөн 130 жолооч ажилладаг. Тэгээд сая энэ 24-ний 20 цагийн үед сонгоо хайрхан дөрөв 22 дор хоронд хүний би муудлаа нүүр амдагтаад дуудлаа гэсэн үг байна. Тэгээд тэр дуудланд очих яаралтай хөрөмж асгаа болсон. Өөдөөс нь бүрс марк машин их хурдтай ирээд дундаа тооромс ингээд яг над тул зогсоод. Тэгээд та яаж байгаа би яаралтай дуудлагатай яваач гэсэн чинь. Та нар ерөөсө маяг ачаад дандаа сүр бадрж явдаг гэдэг. Гэхдээ юу ярьж байгаа наа чи хүн төвчтэй хүн дуулга ярьж байна. Ирээ наан цаанд асуулт гараад өгч өргөх юм асуулт ороод хариулсан бид нар хэлж байгаа. Юу гэдэг. Чи ухраа зам тавиад гэсэн. Би тийм 4 ном мэдэхгүй. Би ухарч чадахгүй. Чи ухар гэд. Тэр үнийг ирээд арчилгаар зөвгөрч ямар нэг асуулт гарвал хариулцууд яваад бид нар чи хүлээхгүй гэсэн чинь би хүлээхгүй хариулцгаа. Ер нь та нар яа тийм ухраа зам тавиад тавьвал би хөдөлгөөд машина ундраад хойшоо сандаа налаа явчихсан. Машин дотор. Машин дотор. Албаны машин гэдэг юм уу тийм ээ тусгай дуудахаар томилсон автомашинууд бэлтгэл ажлуудаа явж байгаа нөхцөл бол та зам тавьж өргүүлэх нь таны үүрэг шүү дээ тийм үү. Тэгээ тухайд яагаад үүргээ биелүүлээгүй гэдэг яасан. Тэр бичлэгэн дээрээс та харсан баг тийм ээ. Бүр аргаа бараад тэр эмчин өөрөө бүр алхаж очиод тухайн хүндээ эмнэлгийн асуултанд үзүүлээд явж байгаа шүү дээ тийм үү. Дайлгын эмнэлгийн тэр гэдэг бол асар их тийм одоо цаг хугацаа хормоор бүхэл юм хэмжигдэж тийм үү. Тэр цаана хүний амнаас эрүүл мэнд гэдэг бүхэл юм яригдж байгаа шүү дээ тийм. Тэгэд яагаад миний ойр дотны хүн ингэсэн байх үедээ гэдэг тийм сэтгэлээр яагаад энэ асуудал хандаж болоогүй юм бэ гэдгийг хэлмээр байгаа. Тэр бичлэг хийж байгаа залууч гэсэн өөрөө бол дээрээс хараад хийж байгаа юм тийм танд бүр аргаа бараад таны бүр одоо мохогоор дээрээс хүртэл хийлээд явж байгаа шүү дээ тийм. Тэгэхэд яагаад хувь хүн талаасаа өөр дээрээ энэ асуудлыг тавьж үзээд энэ асуудал ингээд шийдвэр гаргах болоогүй юм да. Ойлгож байна. Тэрийг бол эмнэлгийн тэргийн зам тавьж өгсдөө гэж мэднэ л дээ. Тухайн үед яг тийм нэлээ ухрах ёстой байсан гэдгээр би жоохон 10 минут явчих гарчих байсан. Учраас бас эмнэлгийн тэргийн жолооч тэр үед маргалцсан юм байгаа. Гэхдээ уул нь бол удаагүй тэр нэг 2 хүн ирж тийм зодон зохион болоогүй би тэгээд ухраа гараа явчих байсан. Зам ажиг 4 машин тавьчихсан. Өөрөө ухраад санаач зогсол аягүй орно. Зогсол 100 м хүрэх зайтай байгаа. Энэ хүн ухруул. Тэгээд зам тавьж өгөхгүй тэгээд 15 м зайтай зогссон. Таны гаргасан зөвшөөрлөө сахилгын модон зүгээс захиргааны санхүү хуулийн загсан байгаа арга хэмжээ авах танд татгалсан зүйл байгаа юу? Ямар арга хэмжээ авах? Тэрийг жолоодох хэрэг асуухгүй. Мөн л ирэхэл уулна асуулж гойж болохгүй. Буруугаа бол ойлгож байна. Миний бол буруу хүн амтан бухимдуулсан тааж гэсэн. Гэмшчлээ л да. Тэгээ би уул нь буруугаа ойлгоо тэгээд ухраад гарсан яг тэр нэг жоохон хэрүүл зодоноос болоод хугацаа алдсан явдал байгаа.